Нэг амьсгагаар. Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Нэг амьсгагаар өнөөдөр бид аимшигт тайлагчгүй үйл явдлаар дүүрэн It Follows киноны түүхийг эхлүүлье. Шүн болгаараас ч нэг хүн алхаж байна гэж төсөөлөд үзтээ тэр хизээж гүйхгүй хизээж ядрахгүй. Зөвхөн чам руу орцоор л байна. Хамгийн аимшигтай нь бусад хүмүүс түүнийг огт харж чадахгүй. Йоо, кино үзэхээс өмнө хоёр давчлуурын амьдралыг аварчихъя. Subscribe, like хоёрчин дарагдахыг хүлээгээд сууж байгаа шүү. За одоо жинхэнэ аимшигтай хэсэг рүүгээ орцгоё. Киноно бүрхэг саарал тэнгэрийн доорх нэгэн захын дүргийн нам гүм гудамжны дүрслэлээр эхэлнэ. Бодолгүй бид нэгэн байшин харна. Гэтэл гинэд шаргал үстэй залуу эмэгтэй гэрээсээ гарч ирээд айсан байдалтай гудамж руу гүйн гарна. Тэр замын гол түрээд зогсож яг ямар нэгэн аюултай зүйлээс холдох гэж байгаа мэд болгоомжтойгоор хитэ алхам ухарна. Түүнийг харсан хөрш эмэгтэй машинаасаа юм болгож байхдаа зүгээр эцгийг нь асууж тусламж хэрэгтэй юу гэж санаа тавина. Гэвч охин юуж болоогүй мэт аяглаж өөрийгөө зүгээрээ л гэж хэлнэ. Бодолгүй бид түүний нэрийг Эни гэдгийг мэднэ. Учир нь аав нь байшингийнхаа өмнө зогсоод түүнийг дуудах болно. Эни түлхүүрээ авахаар гэрлүүгөө яаран орж удалгүй буцаж гарч ирээд машинаасаа шүн дундуур давхин одно. Гэхдээ замд гараад тэр байнга л арийнхаа тойлонд харж хинэгэн араас нь дагаж байгаа мэт айсан байдал гаргадаг. Эцэст нь Эни усны хажуугийн эсрэг газарт машинаа зогсоож бид түүнийг машиныхаа эсрэг талд газар сөхрөн хөвтөж байгааг нь харна. Удалгүй түүний утас дахин дуурна. Энэ удаа тэр утас авч хариулах бөгөөд залгсан хүн нь түүний аав байдаг. Эни аавда хайртай гэдгээ хэлээд өөрт нь маш их зовлон учруулсантай уучлал хүснэ. Гэвч маргааш өглөөний дадлаа ирэг дээр аимшигт дүр зураг харагдана. Энийг амьгүй би ирэг дээр хэвтэж хүлэн цус болсон бөгөөд хүний биеийн байж боломгүй байдлаар мошгирсан байдаг. Дараагийн хэсэгт үйл явдал өөр нэгэн захын дүрэг рүү шилжинэ. Энд бид усны хувцастай нэгэн залуу эмэгтэйг арын хашаан дах усан сандаа орж байгааг нь харна. Түүний нэрийг Жэй гэдэг. Тэр усан дээр дээш харан хэвтэж тэнгэр ширтэн ямар санаа зовх зүйлгээ мэд тайван байна. Удалгүй түүнийг Келли гэрээсээ гарч ирээд Жэйг дуудана. Келлигийн найзууд нь гэрт ирсэн бөгөөд хамтдаа кино үзэх гэж байгаа тул Жэйг нэгтгэхийг хүсэж байгаа нь инээж. Гэхдээ Жэй татгалзаж өнөө өрөө би болцоотой гэж хэлдэг. Жэй гэртээ орж ирэхэд Пол, Яра, Келли гурав хамтдаа кино үзэж байгааг нь олж харна. Харин Жэй болцоондоо гарахаар бэлдэж эхэлнэ. Удалгүй бид Жэй болон түүний болцоо залуу Хью хоёрыг кино театрын өмнө очрлож байгааг олж харна. Тэр үед Жэй цагийг хөгжилтэй байлгахын тулд нэгэн тоглоом санал болгоно. Тэд олны дундаас тус бүр нэг хүнийг чимээгүй сонгож нөгөө хүн нь хэнийг сонгосныг нь таах ёстой. Хьюж тоглоомыг эвтэхнэр хүлээж авч тэд кино эхлэх хүртэл тоглоомоо үргэлжлүүлнэ. Кино театрт суудалтаа суусны дараа энэ удаа Жэйгийн хүн сонгох ээлж болдог. Хью түүний сонгосон хүнийг таах ёстой. Хью шууд л шар таашинстай охиныг сонгож байна л гэж хэлнэ. Тэгээд өөдрөө зааж тэр жижиг охин тэнц зогсож байна гэж хэлнэ. Гэвч Жэй юу ч олж харахгүй. Харин энэ үед хүүгийн царай гинэт өөрчлөгдөж тэр маш их сандарч эхэлнэ. Тэр даруул Жэйг эндээс хамт гарахыг хүсдэг. Жэй түүнээс хуучин найз өхнөө эсвэл таньдаг хүнээ харсан юм уу гэж асууна. Гэвч хүү зүгээр л гинэд дотор мохоо оргичлоо. Гадаа гарахад дээрдэх болно гэж хэлдэг. Тэд кино театраас гарч машинаар явсаар нэгэн ресторанд очиж хооллолдог. Гэхдээ энэ үед зогсоолын гаднаас нэгэн үл таних дүрс ресторан руу чиглэн аажмаар алхаж ирж байгаа нь харагдана. Маргааш нь Жэй болон Келли хоёр гудамжаар алхаж байхдаа өчигдрийн болзооны талаар ярилцсан. Келли Хью ямар байсан талаар асуухад Жэй түүнийг нэг л сонин ашигласан. Ямар нэгэн зүйл бодоод байгаа мэт санагдсан гэж хэлнэ. Тэд замдаа хөрш Грэгийг байшингийнхаа өмнө машина угааж байхтай таарна. Энэ үед Келли түүнийг крашлдаг нь анзаарагдана. Харин тэр орой Жэй Хьютэй захин уулзнаа. Энэ удаа Хью түүнийг хойроо дагуулan явж нуурын ирэг дээр хамт сууна. Тэд эцэст нь үнсэлцэж дараа нь Хьюгийн машин дотор бэлгийн харьцаанд орно. Үүний дараа Жэй машины арын судал дээр гидсэрийг хэвтэж байна. Харин Хью хаалгаа онгойлгон пэйшнээс ямар нэгэн зүйл авахаар гарна. Удалгүй дээр машиныг тойрж нөгөө талын арын хаалгыг онгойлгон Жэйгийн ард дуур орж ирдэг. Тэр эхлээд Жэйгийн нуурыг үнсэж байгаа мэт харагдах боловч гинэд нэгэн давууг түүний аман дээр дарна. Жэй ухаан ороход тэр эцгүй зогсоолын дунд тэрхэнцэр дээр хүлэгдсэн байна. Хью ард нь гарч идэн байрсан байдалтай ямар нэгэн зүйл хайж байлаа. Тэр бүр Жэйгээс уучлалт хүсээд өмнө нь түнтэй бэлгийн харилцаанд орснороо нэгэн зүйлийг түүнд дамжуулсан гэж тайлбарлана. Бүр болоогүй. Тэр зүйл нь бүр одоо Жэйг дагах болноо ч гэж ах шиг. Хамгийн аимшигтай нь энэ зүйл ямар ч хүний дүр төрхөнд хуурч чаддаг. Олны дунд байгаа танихгүй хүн шиг харагдаж болно. Эсвэл Жэйгийн таньдаг хэн нэгний дүрээрч гарч ирч чаднаа л гэсэн үг. Хью Жэйг өөрийн нүдээр л харахгүй бол түүнд итгэхгүй гэдгийг нь мэдэж байсан юм байна л да. Дараа нь Хью гарч идэнгээ зогсоолын гадна тал руу тусгаад эцэст нь түүнийг харж байна гэж хэлэн Жэйгийн тэрэгцрийг тэр зүг рүү ирнэ. Жэй хартал нүцгэн эмэгтэй алгуурхан зогсоол руу алхаж ирж байлаа.
Тэр эмэгтэй улам ойртох тусам Хью гарч идэнгээ түүн рүү тусгаж энэ зүйл маш удаан хөдөлтөгч тэнийг биш ээ гэж тайлбарлана. Тиймээс Жэй цаашаад зөвхөн нэг гарцтай газар хизээж очиж болохгүй гэдгийг анхааруулна. Нөгөө эмэгтэй улам ойртох үед Хью хараалыг үнэхээр Жэйд дамжсан эсхийг шалгахыг оролдоно. Тэгээд тэрэгэн цэргийн чирэн холдуулах зураа ямар ч нөхцөлд тэр зүйлийг өөртөө хүргэж болохгүй гэж хэлнэ. Учир нь тэр зүйл Жэйг алчхвал дараагийн байн Хью өөрөө болох аж. Удалгүйдэд машинаараа буцаж явна. Хью Жэйг гэрийнх нь үүдэнд хүргэж өгөөд юу ч тайлбарлалгүй яваад өчгдөг. Харин гэрийн гадаа хөдөр төглөж байсан Пол, Яра болон Жэйгийн эгч Келли нар түүнийг ийм байдалтай байхыг хараад Яран гүн тусалгаар ирнэ. Хэдэн ормын дараа Жэйгийн гэрийн өмнө хэд хэдэн цагдаагийн машин ирж зогсоно. Жэй хүнжил өмөрсөн байдалтай үүдний довжон дээр сууж болсон явдлын талаар цагдаад мэдүүлэг өгч байдаг. Цагдаа түүнээс бэлгийн харилцан зөвшөөрөлтэй байсан эсхийг асууж мөн түүний арсан эмэгтэйг таньдаг эсэх. Бас тэр залуу Хью хаана амьдардаг эсхийг лавладаг. Жэй Хьюг хаана амьдардаг эсхийг гадарладагч гэрт нь хизээж орж үзээгүй гэж хариулна. Гүн зочролд орсон Жэйг дараа нь эмнэлэг төвтүүлнэ. Тэнд нэгэн сувлагч түүн рүү үзлэг хийхээр дөхөж ирэх нь харагдана. Үүний зэрэгцээ өмнөх шөнө Хью машинаа тавьж байсан газарт хэд хэдэн цагдаа нар үзлэг хийж байгаа бөгөөд тэрэгэнцэр нь одоо ч тэвээрээ байна. Дараагийн хэсэгт бид Жэйгийн ээжийг Грэгийн ээжтэй хамт хоолны ширээний ард ярилцаж байхыг харна. Тэдний ярианаас Жэйтэй болцож байсан залуу хотод хуурамчнэр ашиглан байр түрээсэлдэг байсан бөгөөд одоо Орос өргөний алга болсон нь тодорхой болно. Хэсэг хугацааны дараа биеийн дээрсэн Жэй коллежд эргэн орно. Түүнтэй нэг ангид сурдаг Грэг түүнийг анхааралтай ажиглаж байдаг. Гэтэл Жэй цонхоор харахтай холоос нэгэн хөгшин эмэгтэй өөрлөө нь маш удаанаар алхаж ирэхийг олж харна. Эмэгтэй алхасаар улам ойртож эхлэхэд Жэй ямар нэгэн зүйл буруу байгааг мэдэрч сандарсан жигтэй ангиас гүйн гарна. Гэвч коридорт гарч ирэхэд өнөөх хөгшин эмэгтэй бүрж орцсон байлаа. Дараа нь Жэй Пол болон Келли хоёрын ажилдаг зармны газар очино. Арын өрөөнд сууж байхдаа тэр өөрийг нь дагаж байсан хөгшин эмэгтэйн тухай ярьж маш их айж байгаагаа хэлнэ. Мөн Хью ялсан бүхнийг найзуудтай ирж өгнө. Өөрөөр хэлбэл Хью дүндүүнийг дамжуулсан бөгөөд тэр мөчөөс эхлэн үл мэддэх тэр зүйл Жэйг тасралтгүй даах болсон аж. Гэвч Келли энэ бүхэнд эргэлзэж Хьюгийн яриаг битгий тоо гэж хэлдэг. Түүний бодлоор энэ бүхэн зүгээр л нэг дэмэ зүйл. Нэг муу эртээ унтаад л нэг ийм юм болоод байна ч гэж юу агавдээ гэж бодож байдаг. Харин Пол арай өөрөөр хүлээж авна. Тэр бүрэн итгээгүй Жэй чамаг одоо яг юу дагаад байгаа юм бэ гэж асууна. Эцэст нь Пол тэр шөнө Жэйгийн гэрт хоноод харж байя гэж санал болгоход Жэй зөвшөөрнө. Тэр шөнө Жэй доош бууж ирээд Полд унтаж чадахгүй байгаагаа хэлнэ. Тэгэд бага насны дурсамжуудаа ярилцаж эхэлнэ. Тэр дундаа Жэйгийн анхны үнсэл бүр Полтой холбоотой байсан тухайч дурсан ярина. Хоёул өнгөрсөн үеийнхээ тухай ярилцсаар байтал гинэд цонх агарах чимээ сонсогддог. Пол ч даруй шалгаар явж хэсэг хугацааны дараа буцаж ирээд тэнд хинч алгуу гэж хэлдэг. Дараа нь тэр Келлиг сэрэхээр дээд давхар руу гарч Жэйг ганцаарнгийн үлдээн. Сониуцаанд хөдөлсөн Жэй өөрөө байшинг тойрон шалхахаар алхаж эхэлдэг. Гэвч удалгүй тэр гамшигын төрхтэй залуу эмэгтэй дүрийг олж харна. Үүний сацуу түүний хөлөөр үл мэддэг шингэн урссаар л байдаг. Үүнийг харсан Жэй ясандаа чангаар хашгирч шууд л дээд давхар руу гүйж эхэлдэг. Жэй өрөөний хаалганы цанаас тогших чимээ сонсож бүр ихээр айж эхэлдэг. Дараа нь Келли Пол хоёрын дуугарч юу болсныг асууна. Тэд Жэйг тавьшруулж хаалгаа онгойлгохыг ятгадаг. Эцэст нь Жэй хаалгаа нээж Келли түүнийг тавьшруулахыг оролдоно. Гэтэл удалгүй дахин тогших чимээ гарч хин нэгэн хаалганы бариулыг эргүүлсээр л байдаг. Тэд хинбэ гэж асуусан ч ямар ч хариу ирсэнгүй. Тэд хаалгыг аажуухнаар нээхэд юу болсон бэ залуусаа хэмээн Яраал зогсож байдаг. Гэвч яг тэр үед Юр бусын өндөр нуруутай нэгээр Ярыг Яраас гинэд гарч ирэн түүний хажуугаар өнгөрч өрөөнд орж ирээд Жэй рүү жиглэн алхаж эхэлдэг. Үүнийг харсан Жэй ясандаа гэрээсээ гарan дугуй наац зүгтдэг. Тэр үед хөрш Грэг машин дотроо нэгэн эмэгтэйдээ сууж байсан бөгөөд Жэйг ингэж зүгтж байгааг анзаардаг. Жэй ойролцох цэцэрлэг төрөлөнд очиж савлуур дээр хайд сандран ганцаардан сон. Удалгүй Пол, Яра, Келли гурав түүнийг хайсаар гүйж ирдэг. Тэр үед нэгэн эр тэдний зүг алхаж байгааг хараад Жэй бусд руугаа хандан түүнийг харж байгаа эсхийг нь асууна. Келли тэр хүнийг харж байгаагаа хэлнэ. Гэвч тэр хүн нь өнөөх аимшиг зүйл биш зүгээр л хөрш Грэг нь байдаг. Грэг юу болсон талаар асуухад тэд гэрт нь нэг нь нэвтэрсэн гэж тайлбарлана. Яг тэр үед Жэй Хьюг л олох хэрэгтэй гэж хэлдэг. Грэг машинаа санал болгож удалгүй давуулаа түүний машинд жигэлдэн суугаад Хьюгийн барилж байсан газар руу хөдлөнө. Тэднийг очиход Хьюгийн байшин эзгүй орхигдсон мэтэл харагдана. Цонхнууд нь бүгд банзаар хадагдсан бөгөөд байшин дотор бараг ямар ч тавилга байсангүй. Мөн цонхны дэргэд лааж шилнүүдийг ууж өлгсөн байх бөгөөд хэнийг ойртвол чимээ гарах зориултаа мэтэл харагддаг. Тэд байшинг шалгаж үзэхэд шүүгээний арын хаалгыг нурааж дараагийн өрөө рүү гарах боломжтой байдаг. Хоёрдугаар давхурт зөвхөн нэг матрас
Сантос болон овоолсон их плейбой сэтгүүл үүдэл байдаг. Пол ч эргэн тойрноо үзэж яваад ахлах сургуулийн спортын өмсгөлтэй залуу улсын зургийг олдог. Тэр зургийг хараад энэ Хью мөн үү гэж асуухад Жэй тийм ээ мөн байна аа гэж хариулдаг. Бодлогоо тэд зураг дээрх логог таних тэр нь Лавсан ахлах сургууль болохыг мэднэ. Ингээд тавуулаа Лавсан ахлах сургууль дээр очиж сураглахад Хьюгийн жинхэнэ нүрэндээ Джефф Раймонд болохыг олж мэднэ. Тэд цааш нь мөрдөж эцэг эхийн хаягийг олсноор шууд тийшээ явна. Тэднийг очиход Джефф үнэхээр л гэртэй байдаг. Удалгүй бүгд тойрцуугаад ярилцах үед Джефф тэр зүйл өөрийг нь дагахаа болсон ч одоо ч харж чаддаг хэвээрээ гэж хэлдэг. Мөн Джейд нэгэн зөвлөгөө өгсөн нь үүнийг өөр хүн рүү дамжуулах талаар бодож үзээ гэж хэлдэг. Гэвч Грег Джефф ярианд огт итгэсэнгүй. Тэр бүхнийг зүгээр л дими балаа зүйл яриад байна л гэж үздэг. Джефф ингэрээс буцаж явах замд Келлич муу адил Джейд түүний хэлсэн зүйлийг бодож үзхийг зөвлөнө. Одоо тэгээд өөрөөр хэлбэл өөр хүнтэй ундаж энэ хараалыг дамжуулах боломжийн талаар бодох хэрэгтэй гэж хэлээд байгаа юм л да. Харин Джей одоо ч юу хийхээ мэдэхгүй байгаагаа хэлдэг. Эцэст нь тэд хэсэг хугацаанд нуугдаж байхаар шийдэж Грегийн гэр бүлийн нуурын ирэг дээрх амралтын байшин руу явдаг. Маргааш өглөө нь Грег саравчнаас буу авчирнаа. Дараагийн хэсэг Джей Грегийн хажууд зогсон буудлагын дасгал хийж байгаа харагдана. Харин дараа нь бүгд нуурын ирэг дээр амарч цагийг 50 өнгөрөөж эхэлдэг. Гэвч энэ байдал мэдээж удаан үргэлжлэхгүй. Грег бицсаар холдоод алсад нэгэн эмэгтэй дүрс бүр аажмаар Джейгийн зүг алхаж яваа нь харагдана. Хамгийн амжигтай нь Джей тэр үед нуур руу харан сууж байсан тул өөрлөө нь юу ортож байгааг огтхон ч анзаарсангүй. Джей аригж мултарч чадмагцаа буу байгаа саравч руу хамаг хүр дараагүй юм. Гэвч эргэж ярахад өнөг дүрс энэ удаа Ярагийн төрхийг олсон байлаа. Харин жинхэнэ Яра Пол болон Келленар ч мөн Джейгийн араас саравч руу орж ирнэ. Джей бууга онлон өнөг хүн дүрс рүү буудаж чадсан ч сумд оногцсон хүн дүрст газар унах боловч хэдхэн ормын дараа юу ч болоогүй мэт дахиад л босоод ирнэ. Үүнийг харсан Джей яасандаа хаалгыг тас хаан түгжинэ. Гэвч хөдөлгөөдөр цонхоор артал өнөөгцүүл дахин ер бусын өндөр ирийн дүр төвөрсөн бөгөөд хаалгыг хүчтэй балбан эвдэлчихдэг. Яг энэ үед юу ч ойлгоогүй Грег саравчны цоорхоо эсгэр харан юу болоод байгааг нь асууна. Харин өнөөх гурав одоо Джейгийн ярианд итгэж эхэлсэн тул Грегт хаалгыг ямар ч тохиолдолд онгойлгож болохгүй гэж хашгирцгаана. Гэвч Грег гадна хинчгэл байхгүй байждаг зүтгэсээр эргэн тойрныг шалгахаар холдон явна. Джей түүнийг дуудах боловч ямар ч хариу хэлсэнгүй. Тэрээр болгоомжтойгоор хаалга руу түгэж байтал өнөөх дүрс чинь өөр дүрстэйгээр дахиад хаалга руу орохыг завдна. Үүнийг харсан Джей цаг алдалгүй зогтож Грегийн машиныг авч тэндээс зугтан давхина. Зам дээр явж байхдаа аргашаа ухарч байсан нэг ачааны машинаас зайлсхийх гэж огцон мушихад машин нь замын хажуугийн өвсөн тунд орж осолдно. Ингээд Джей ухаалтнаа. Өрн солигдож Джей нүдэ нэхэд тэр эмнэлгийн орон дээр хэвтэж байдаг. Гар нь гипстэй, толгой нь болцтой. Тэр айцтай нүдээр онгорхоо хаалга руу ширтээд дараа нь унтаж байгаа Грег рүү хардаг. Тэр шин Грег Джейг ганцаар сахаар үлдэх бөгөөд удалгүй Грег Джейгийн орон дээр ирж хэвтэх бөгөөд тэд бэлгийн харилцаанд ордог. Грег стил итгэхгүй байсан юм байна л да. Харин Джейгийн царайд ямар ч баяр хөөр сэтгэл хөдлөл байсангүй. Өрн солигдож Грег гадаа кафед коллежийн найзуудтайгаа хамт цагийг өнгөрөөж байгаа харагдана. Удалгүй дээр Джейг ирэхээр эмнэлэгт ирсэн байдаг. Харин энэ бүхнийг Пол холоос гунигтай харан суудаг. Учир нь Пол одоо Джейг шохоорох юм байна л да. Грег Джей дэлгэхдээ сүүлийн 3 хоногийн турш тэр амтныг огт хараагүй бөгөөд өөрийг нь дагаж байгаа гэж бодохгүй байгаагаа хэлдэг. Хашийн Джейтэй унтаал шууд үргэлжлүүлэл өөр хүнтэй унтсан юм ашийн. За. Хэд хоногийн дараа эмнэлгээс гарчээ. Тэр гартаа гипстэй хിവэр боловч усан санд хөвж байдаг. Харин үүдний довжин дээр Пол, Яра, Келли гурав сууж байх үед Грег урж ирнэ. Грег шууд л Джейтэй уулзаж болох хэсгийг асуухад Келли татгалзаж учир нь сүүлийн үед өрөөндөө өөрийгөө түгжчихэд бараг гарч ирэхгүй байгаа аж. Пол Грегээс өнөөх хамтныг харсан хэсгийг асуухад тэр үгүй л гэж хариулна. Манай өмбөр хараач байдаг насаа. Харах завдалгүй л шууд үргэлжлүүлээд л цаашлаад тэр юм зүйл үнэхээр байдаг гэдэгт итгэдэггүй ч гэж хэлдэг. Тэр шүнжээ өрөөндөө ганцаар суун цонхоор Грегийн байшинг ажиглаж байлаа. Удалгүй тэр Грегийг явган хүний замаар гэрлүүгөө алхаж явааг нь олж харна. Джей цонхоо тогшин анхаарлыг нь татахыг оролдох боловч Грег ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Тэр үе Джей нэг аимшигтай зүйлийг ойлгоно. Тэр хүн Грег үндэ биш байдаг. Өнөөгч нь дахиад л дүрээ хуурхсан байгаа нь л дээ. Дараа нь өнөөгч нь бүр чулуу авч цонхойг нь хаглаад шууд л дотгошоо үсрээд орчихдог. Джей сандарсандаа Грег рүү залах боловч утсаа авахгүй. Тэгээд тэр гудамж хөндлөнгүйн Грегийн гэрт орж шууд дээд давхар руу гарна. Тэнд очиж тартал өнөөх зүйл энэ удаа Грегийн ээжийн төртэй болжээ. Тэр бараг л чармаа нуцхан халаад өмсөн байдалтай Грегийн өрөөний хаалгыг тогшоод л зогсож байдаг. Удалгүй Грег хаалгаа нэхэд өнөөгч бүр шууд л Грег рүү дайрдаг. Джей өрөөл ойрдох үедээ үнэндээ л аимшигтай дүр зурагтай нүүр тулдаг. Грег аль хэдийн амьгүй болсныг харсан Джей амь золбон зүгтэж машинаа асаан давхиж эхэлдэг. Тэрээр нилээн давхсны эцэст ой дотор очиж машинаа зогсоогоод машиныхаа капотон дээр унтчихдаг. Учир нь машиныхаа дотор унтаж болохгүй шүү дээ, гарах гарцгүй болчихно. Маргааш өглөө нь Джей сэрээд моддын дундуур алхасаар далайн ирэг дээр
хурж ирнэ. Тэнд 3 залуу мотор заваар аялаж байгаа нь харагдах бөгөөд тэр завийг ширтэн зогсноо Жэй гинтэл цамцаа тайлаад эхэлдэг. Жэй шууд л далаа руу алхаж орно. Энэ үед тэр хараалаа өнөөх завин дээр байсан 3 залуу дамжуулахыг хүссэн бололтой. Гэвч дараагийн хэсэгт үйл явдал шууд тасарч Жэй гэрийнхээ үүдэнд машина парклаад ирж байгаа харагдана. Дараа нь Яра Келли хоёр орон дээр унтаж харин Жэй шалан дээр унтаж байгаа нь харагдана. Удалгүй хаалга тогшч юмээр Жэй цочин айц сэрнэ. Хаалганы цаана ашгүй Пол ирсэн байдаг. Жэй түүнийг дотогш оруулаад өнөх зүйл тун удахгүй өөрийг нь олоод ирнэ л дээ гэж хэлдэг. Тэгэхэд Пол хараалыг өөр дээрээ дамжуулахыг санал болгож мөн яагаад Грегт дамжуулсан юм бэ гэж асуухад Жэй Грег л үүнийг давж чаднаа гэж бодсон болохоор гэж хариулдаг. Үүний дараа Пол шууд л түүн рүү ойртон үнсгийг оролдох боловч Жэй татгалздаг. Тэгэхэд Пол түүнээс өөрт нь итгэдгийг асуугаад анх удаа үнсцэж байсан газраа санаж байна уу гэж асууна. Тэр газар нь усан сан байж л дээ. Удалгүй Пол, Яра, Келли, Жэй дөрвөлээ нэг машин цуугаад усан сан руу хөдлөнө. Машин хөдөлж эхлээд явж байх үед Жэй гэрийнхаа дээвэр дээр өнөг зүйлийг олж хардаг. Энэ удаа тэр нүцгэн ирийн дүртэй болсон бөгөөд дээвэр дээрээс түүнийг ширтсээр л байдаг. Дараа нь тэд чемодануудаа барьсаар нэгэн хорооллыг туулж том талбай готлон хашаад авч аврах том барилга руу орно. Тэд шугам хоолоогоор хүрээлэгдсэн хонглоор явсаар усан сангийн хэсэгт хүрч ирдэг. Тэнд очиод чемодануудаа нээж төлөвлөсөн урхаа бэлдэж эхэлдэг. Тэдний урх нь төрөл бүрийн цахилгаан хэрэгслүүдээс бүрдсэн байдаг. Тэд цахилгаан хэрэгслүүдийг усан сангийн эргэн тойронд байрлуулж кабелуудыг холбоно. Үүний дараа бүгд хүлээж суух бөгөөд Жэй усан сан руу ганцаар орно. Одоо аимшигтай шуурга дэгдэж байх үед тэд хүлээсээр л байдаг. Удалгүй өнөх зүйл өрөөнд орж ирнэ. Келли Жэйс хаана байгаагийн зааж өгөхийг хүсэх боловч Жэй энэ удаа ямар дүртэй болсныг нь хэлэхээс татгалзсан. Гэвч удалгүй тэдний төлөвлөгөө бүтлгүүцдэг. Өнөх зүйл чинь бүр усан сан руу орохгүйгээр эргэн тойронд байсан цахилгаан хэрэгслүүдийг авч Жэй рүү шидэж эхэлдэг. Удалгүй нэгэн цахилгаан хэрэгсэл Жэйгийн толгой хажууд оноож тэр цус алдаж эхэлдэг. Үүнийг харсан Пол бууг шүүрэн авч буутахаар оролдоно. Гэвч тэр хүн дүрстийг харж чаддаг учраас Жэйгээр залгаж буудаж эхэлдэг. Харамсалтай нэхний сум нь санамсаргүйгээр Ярагийн хөлөнд тусчихдаг. Пол дахин буудаж энэ удаа өнөөхөө чинь бүр онож чадсан шүү. Гэтэ энэ нь түүнийг зогсооход үнэхээр л хангалтгүй байдаг. Энэ мөчөд Келли сэтгэн алчуур авч өнөөх рүчин шиднэ. Алчуур түүний байрлалыг тогтоох яг тэр мөчөд Пол толгоороо буудаж өнөөхчин усан сан руу унчихдаг. Жэй харин тэр даруул уснаас гарахыг оролдоно. Гэвч гарах гэж байх тэр үед өнөөхчин бүр доороос нь татж эхэлнэ. Жэй усан доороос гарахын төлөө тэмцэж эхлэх яг тэр үед Пол ус руу дахин буудаж өнөөхчин толгойд бүр дахиад онцгдог. Эцэст нь Жэй аюулгүйгээр усан сангаас гарч ирнэ. Тэрээр эргэж ярахад ус аажмаар цусаар улааж эхэлсэн байдаг. Энэ бүх зүйл болсны дараа өрнөс солигдож Пол Жэй хоёр бэлгийн харилцаанд орно. Үүний дараа Пол түүнээс ямар нэгэн өөрчлөлт мэдэрч байна уу гэж асуухад Жэй үгүй ээ л гэж хариулна. Жэй эргүүлэн Полоос асуухад тэр ч бас үгүй гэж хариулна. Дараагийн хэсэгт Пол хотын нэгэн с ิจ гтэй хэсгээр машина жолоодож байгаа харагдана. Тэр хоёр биеийн үнэлэгч хажуугаар өнгөрөх бөгөөд ямар нэгэн зүйл бодож байгаа мэтэл харагддаг. Киноны төгсгөлд Пол болон Жэй хоёр гар гараасаа хөдөлсөн гудамжаар алхаж байдаг. Харин тэдний ард нэгэн дүрс алгуурхан алхсаар явна харагдсанаар энэхүү кино маань төгсдөг. За аимшиг кино ярих чинь бас эвгүй байна. Энийг бала дүрснүүдийн эвлүүлд суугаад тахаар чинь бас тэгээд айд юм байна уу. Тэгээд энэ кино бас үнэхээр сэжихэн дуусах юм аа. Өнөөх юм алга болсон юм уу, болоог юм уу мэдгүй. Ард нь явж байгаа нь зүгээр л хүн байсан уу, эсвэл нөгөө дүрс байсан уу гэдгийг бас мэдэхгүй шүү дээ. Тэрв та энэ киноны төгсгөлийг өөртөө тайлбарлаж байвал сэтгэл хэсэгт хуваалцарай. Кино таалагдсан бол лайк, subscribe. За тэгээд дараагийн нэг иймэрхүү балаа юмар уулзлаа. Түр бай бай.